Хэрэглээндээ хэдэн төгрөг зарж байгаагаа бид мэддэгч хичнээн нэг нь үргүй зарлагдаж байгаагаа анзаардаггүй. Хэд их хэрэглээгээ танаж хэмнэснээр өрхийн эдийн засагт химнэлт болоод зогсохгүй их дэлхийн байгаль орчиндөө эерэг үр дагаврыг авчрах юм а. Харин хэрхэн химнэх тухай энэ удаагийн доктортой хөгжилд бидний оролцоо нэвтрүүлгээр онцолж байна. Эрчим хүч хэмнэх бол одоо дэлхийн нийтийн өмнө тавигдж байгаа улс орны удирдах байгаа улс төрчид тэрийг одоо чиглүүлж байгаа эрдэмтэд шинжилгээ ухааны байгууллагуудын бол том зорилт болчиход байна. Яг л бид бол хүн төрөлхтөн үүссэн цагаас хамгийн том хөгжил дэвшлийг авчирч өгсөн том түлхүүр эд бол эрчим хүч өөрөө. Урт хугацаанд бид нэр сэргээгдэх эрчим хүчийг энэ барилгын одоо салбартаа халуун ус, халуун гаргах, эрчим хүч гаргах салбартаа бол хэрэглэх нь бол урт хугацаанд бол биднэрт ирээдүй боловч богино хугацааны буюу яг өнөөдрийн бидний хэрэглгээний гол хөгжлийн одоо тогтвортой байдал бол бий болсон эрчим хүчийг хамгийн одоо бага зардлаар одоо гэр орноо дулаацуулах одоо цахилгаан хэрэгслүүдэд хийх нь гол төлөв гэж бид нар харж байгаа юм. Жишээлбэл хамгийн энгийн юм бол айл гэрээс тийм үү. Нэгсэндээ тэр айл өөрөө орж байгаа орлогоосоо бага зардлаар бусад зардлуудаа одоо хийх боломж хүрднэ гэдэг чинь эргэн айл гэр бүл хуримтлалтай болно. Тэгээ ингээд том дүнгээр явах юм бол нийгмийн одоо ногоон хөгжлийн тогтвортой хөгжлийн чинь үр дүнд дундаж нийгэм тий бий болох орлогын зөв зохистой хувирлалт бий болох юм боломжуудын суурийг энэ одоо том зургаараа л одоо суурийн тавихыг л би бол тогтвортой хөгжил ногоон хөгжлийн бодлого гэж харж байгаа. Жишээлбэл өнөөдөр энэ том шинжилгээ ухааны технологи инновацийг хөгжүүлэх хамгийн том зах зээл бол манай гэр хороолол. Гэр хороололд байгаа байшин энэ барилгуудын одоо насжилтыг уртасгах, дулааны алдагдлыг бууруулах, тэнд байгаа хэрэглэгчийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгосноор тухайн айлын одоо орлого нэмэгдэх, зардал буурах. Тэгээ нэгж одоо энэ олон айлууд бичил болгон дээр хэмнэгдсэн эрчим хүч дулааны алдагдлын бууралтаараа томоороо агаарын бохирдлоо бууруулах гэсэн ийм том зорилт. Тэгэхээр ийм том зорилтыг иргэнээс эхэлдэг юм байна гэдгийг бол дэлхийн хүн төрөлхтөн бусад хөгжиж байгаа бидний одоо хийх гээд байгаа энэ утааг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах тий энэ одоо асуудлыг шийдсэн улсуудын жишээ харуулад байна л гэж ойлгож байгаа байхгүй юу? 2015 онд эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдаж, хэмнэж байгааг нь татвараар хөнгөлөх хэрэглээ өндөр байгаагаас нь илүү татвар авах хууль эрх зүйн орчин хүрсэн юм. Эрчим хүчний зохицуулах хороо энэ хэмнэлтийн хуулийг сурталчлах мэдээлэл түгээх зорилгоор аймаг нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Эрчим хүч гэхээр ярихаар л хүн цахилгааныг ойлгочдөг. Манайхан нэг дутагдaltaй тал. Дулаан гэдэг чинь өөрөө маш том эрчим хүч, барилга гэдэг чинь өөрөө маш том хэрэглэгч гэдэг юм. Арай одоо ухамсарлах болоогүй байгаа дээ. Энийг бол шатраатай бас энэ одоо ухамсарлуулах, ойлгуулах ажлыг бол хийж байгаа. Гэтэ ер нь бол за цахилгаан дээр бол бид нар тав хүн мэдэн штэ. Дэлгүүрт очиод электрон бараа хөдөлтөж авбал бас эрчим хүчний хэмнэлтийг нь бид нэр сонгож чадаад байна. Болоод байна. Барилга байгууламжийг барихтаа дулаалгатаа юу хэрэглэх вэ? Ямар байлгах вэ? Дулаан яаж баг зарцуулах вэ? Нүүрс яаж баг төлөх вэ гэдэг дээр бол үнэхээр мэдээлэл тотмог байна. Яагаад одоо яндангуй байшин барих ёстой юм те? Энийг иргэдэд эхлээд ойлгуулах, тэрний үр дүнгийн иргэн гэр бүл тэдний авч байгаа цалин хөлсөн дээр хэмнэлтийн хамгийн нэгдүгээр анхдагч хэмнэлт үр дүн иргэн танаа гэр бүл хожих юм шүү гэдгийг л одоо хэлж ойлгуулж жишг болох нь их чухал байгаа. Хэрвээ энийг ойлгох юм бол иргэдэд одоо тэр ногоон зэлийн сан эсвэл төрийн бодлогоор одоо энэ орон байраа дулаалах, эрчим хүчээ хэмнэх, за тэгээд хөрсний бохирдлоо шийдэхэд зориулсан зээлүүдийг хүүгүү олгох энэ бодлогыг бол төр өөрөө дэмжиж явуулах хэрэгтэй. Олон улсын түвшинд бол мэдээж татварын болоод энэ зээл тусламжийн бодлогоор бол энэ урамшууллын асуудлыг бол маш хүчтэй хөндөж тавьсан байдаг. Тэгэхээр энэ маань бол одоо Монгол улсад удахгүй хэрэгжинэ, боломжтой гэдгийг бас хэлмээр байна. За мөн гэхдээ энэ нөхцөл байдлыг хүлээгээгүй бид нар
Монголын банкнуудын холбоо, байгаль орчны яам, сангийн яам гэх мэтчлэн ингээд тэрийн байгууллагатай хамтраад за мөн одоо тэрийн бас хувийн хвшлийн байгууллагатай хамтраад ногоон зээлийн сан гэдэг одоо энэ том санг бүрдүүлэх бий болох. Энэ сангаар дамжуулж одоо энэ олон улсад байгаа энэ уур амьсгалын өөрчлөлтийг одоо сааруулах энэ том сангуудаас хөрөнгө оруулалт, мөнгө оруулж ирэх энийг Монголын одоо энэ эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуйн нэгж байгууллагад хөнгөлөлтөө зээл олгуулах одоо олгодог байх энэ одоо механизм бүрдүүлэхээр бас ажиллаж байгаа. Гэр орооллын дахин төлөвлөлт, гэр орооллын одоо энэ дэд бүтцийг сайжруулах гэдэг нэр томьёоноос гадна гэр орооллуудад байгаа энэ байшинг дахин одоо реновац хийх гэж байгаа. Зөвхөн дахин дулаалгаас гадна дээврэн солих, цонхоо солих, хаалгаа солих, шалаа одоо дахин дулаалах гэд тэр байшинг дахиад үн цэнтэй болгох боломж бол байгаа нь бол бидний сайн судалгаагаар харагдсан. Утааг бууруулах тал дээр одоо дулаан алдаг талтыг багасгуул одоо үр дүнтэй гэдэг энэ Монгол базаалт компанитай хамтраад 13 хорооноос нэг өрх сонгож ингээд гадна талыг одоо чулуу хөнгөөр дулаалж өгсөн байгаа. Хуучин бол манайх нь одоо жилд нэг 5 тонн үрс аваад дээр нь портроор нэгийг авч чуваа хүрдэг байсан. Энэ жил бол одоо би 12 сараас өмнө нэг 2 портер тулсан. 12 сараас бол одоо нэг портер хүрэхтэй үүтэ төлөөл байж байна. Одоо яг нэг сар чинь дүн одоо нөгөө 9 эхэлсэн хүүтэн байсан. Хүүтэн учраас нөгөө нэг сард хийсэн юугаар бол яг нөгөө төршний хэмнэлт бол 50%, яг ерөнхийдөө 60% бол яг буурч харагдчихсэн. Чи ерөөсөө нэг галлаа дулаанаа багтмаар чигсэн дунд нь өшөө олон галж өшөө утаа гардаг байсан бол тэгээ болчихж чинь гэсэн үг тий. Одоо ингээд дулаар харуул өглөөд нэг жоохон мод тулж цай чанаал тэгэл тэрүүгээрээ ерөөсөө нүрсэхгүй болчихж байгаа. Тэгээд энэ 200 мянган айл, сая 500 мянган хүн 3 сая эргэн ингээ хэмнэлт хийх юм бол Монгол улсын хэмжээнд хэдэн сая киловатт эрчим хүч хэмнэх вэ? Тэгэх юм бол бидний яриад байхад хийж чадахгүй байгаа 2-3 цахилгаан станцтай хэмжих тэнцэх хэмжээний эрчим хүчийг бид хэмнэх боломж байна тий. Тэгээ мэдээж яриг тэр эрчим хүч юм уу дулаан хэмнэсэн өшөө энергиэрээ дараагийн хэдэн зуун мянган айлын их усрыг бий болгож чадна. Одоо би 2 жоохон алх хүүхдээ ингээд хүүхдийн эрүүл ахуй өөрийн миний ажлын одоо эмэгтэй хүний ажил бол 70% бараг буурч байгаа байхгүй юу? Үгэнсээ хасгах, галаа түлэх тэгээл энэ тортог одоолал үсээ нэг өнжөөл ингээл ойр хойр угаахаас эхлээл ингээд маш их нөгөө нэг эмэгтэй хүний хувьд бол эдийн засаг гэхээсээ илүү нөгөө гэрээ ажил маш их хөнгөвчлөгдөж байгаа. Тэгээ хүүхдүүдэд бас эрүүл анги агаараар амьсгалах бас боломжтой болж байгаа байхгүй гэр дотроо. Мөнгөөр үнэлж амжихгүй мөртлөө амьдралд бид нар байдаг одоо нэг тогтвортой хөгжил, тав тухайн тухай, гэр бүлийн уур амьсгалын тухай маш олон асуудлууд зөвхөн энэ байшингаа дулааснаар шийдэгдэж байгаа байхгүй юу? Гэр бүл хайртай дотны хүмүүстэй ая тухтай эрүүл орчныг бүрдүүлэхийн тулд дулаан эрчим хүчээ хэмнэцгээе. Тэгээд энэ олон мянган нэгж айлуудын бий болсон хоримтлагцсан аккумуляц эрчим хүчний хэмнэлт утааны бууралтууд чинь том дүнгээрээ нийгмийн нэг асуудлуудаа шийдэж чадж байна. Энэ дахин дулаалгын үр дүнд эдийн засгийн өсөлт бол үргэлж ирдэг. Жишээлбэл ажлын байр дунджаар 6-аас 8% өснө. Эрүүл мэндийн даатгалын зардал 20-30% буурна. Тэгээ том дүнгээрээ төсөвт бол асар том хэмнэлт бий болох байхгүй эдийн засгийн мэдээж хэрэг эрчим хүчнийхээ хэрэглэгээ хүчин чадлыг нэмж байх нь бол төр засгийн хөгжлийн одоо концепц. Нэгэнд бий болгосон эрчим хүч дулаанаа хэмнэж зохистой ашиглах нь бол технологи байхгүй юу? Тэгэхээр одоо өнөөдөр бид 21-р зуунд амьдарч байгаа юм бол энэ 21-р зуунд тохирсон технологиудыг хэрэглэх хэрэгтэй.
инновац технологи гэдэг бол заавал шинэ юм бүтээх биш. Байгаа өнөөдрийн зардлыг чанар стандартыг алдагдуулахгүйгээр хэмнэж багасгах энэ тал руу шинжлэх ухаан зохион бүтээгчид эрдэмтэд ажиллаж байна. Техник хуучирсан ч түүнийг сэргээн ашиглах нь инновац юм. Тэгэхээр улс болгон хөгжлийн өөрийнх нь энэ нэгсэндээ ногоон хөгжлийн стратеги тактиктай байгаа. Манай Монгол улсын хувьд бол аж үйлдвэрийн салбар ч юм уу том хүнд аж үйлдвэр тийм нүсэр хөгжөөгөө улсад бол бидэнд бол тулгамдаад байгаа юм бол мэдээж хэрэг хамгийн түрүүнд бол агарын бохирдлыг бууруулах. Зөв юм бол бид нар эрчим хүчний хэмнэлтийн хуультай болсон. Энэ бол одоо хамгийн том алхам. Одоо ганцхан харин эрчим хүчний яам энэ эрчим хүчний хэмнэлтийн хуулийг сайн сурталчлах ёстой. Бид нар нийслэлийн боловсролын газартай хамтраад одоо нийслэлийн төрийн өмчит 127 сургууль дээр эрчим хүчний хэмнэлт зохистой хэрэглээ сэдвт хичээлийг багангийн одоо сургалтын хөтөлбөрт суулгаад хичээлийг ороод ингэ явж байна. Маш үр дүнтэй явагдаж байгаа. 4000 гаруй багш, за 12 гаруй мянган сурагчид эрчим хүчийг яаж хэмнэх вэ? Эрчим хүч гэж юу вэ? Яагаад бид нар хэмнэх ёстой вэ гэдэг хичээлийг бол одоо заалгаж байна. 1-5 дахь ангийн хүүхдүүд. Энэ хүүхдүүд маань эргээд гэртээ очиод аав ээжтэй гэрлээ онтраа энэ хэрэг эн чинь болохгүй байна. Хөшөөнэ ч гэдэг юм. Бити зургатаа ингэж асаалттай орхиод бай гэх мэтчлээ аав ээжигээ бас ингэж синхруулхийн ажлыг бас давхар хийж байгаа. Тэгээ хоёрдугаарт бас төрөөс одоо эрчим хүчний аудитын одоо байгууллагууд улсын одоо байцаагчийн эрхтэй аудитуудаа бэлдээд эхэлсэн. Тэгэхээр энэ одоо шаардлагын доор бол одоо шинээр баригдаж байгаа барилгын дэд бүтцийн эрчим хүчний компаниуд энэ одоо эрчим хүчний шинэ хуулинд одоо зохицсон стандарт нормативаар үйл ажиллагаагаа явуулах бол эрх зүйн орчин байна те. Энийг бол одоо биелүүлэх ёстой. Эрчим хүчний сайдын тушаалаар энэ оныг эрчим хүчний хэмнэлт үр ашигын жил болгон зарласан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон Ховд Завхан аймгийн зарим сургууль цэцэрлэг эмнэлгүүдэд эрчим хүчний хэмнэлтийн төсөл хэрэгжүүлж эрчим хүчний зардлаа 30-аас 40% бууруулсан сайн жишээ байна. 3 жилийн хугацаанд нийтдээ бид эрчим хүчний үр ашиг төсөлтэй хамтраад аймаг орон нутгийн төсвөөс орон нутгийн төсвөөс бас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад нийтдээ одоо 9 барилга объектыг зассан юм байна. Тэгээ энэ хүүхдийн цэцэрлэг байна, аймгийн төвд, сургуулийн хичээлийн байрын засвар, сургуулийн дотор байрын засвар, эрүүл мэндийн төвийн засвар гэх мэтлээ одоо 9 барилгын засвар ярилцсан. Төслийн хамт олонны үнэлгээг гаргасан үнэлгээгээр бол одоо нэг 61% орчмын хувийн эрчим хүчний одоо хэмнэлт гарч байна гэж байна. Энэ зөвхөн дулааны асуудал дээр. Тэгээ тэрийг бол одоо байнга хямдаг дулаан үйлдвэрлэгч байгууллагуудыг одоо бас сургалтанд хамруулж байгаа. Тэдэнд одоо шууд дам утгаараа мэдээж тэр чин төслийн зарцуулт багсна гэдэг юм уу тийм ээ. Түгээлтийн хувьд одоо шугам хоолоогоо сайжруулад явбал илүү үр дүнтэй байх юм а гэдгийг харуулсан ийм л үр дүнтэй арга хэмжээ болсон. Одоо төсөл маань орон нутагт 17 онд дууссан. Ингээд Улаанбаатар хотод одоо үргэлжлүүлэн захын дүүргүүдэд бас хэрэгжиж байгаа ийм онцлогтой байна. Завхан аймагт эрчим хүчний үр ашиг төслөөс хэрэгжүүлсэн барилгын дулаан техникийн засварын ажлуудын эдийн засаг экологид гаргах үр дүнгийн тойм мэдээллээс харвал нийт 9 байгууламжийг дулаалахад 2 тэрбум 840 сая төгрөг зарцуулж эрчим хүчний хэрэглэн жилд 2.9 сая киловатт цагаас 1.3 сая болж цэвэр 46% хэмнэлттэй болжээ. Өөрөөр хэлбэл жил бүр 1.6 сая киловатт цаг эрчим хүч хэмнэж байгаа нь түлшээ 329 мянган килограмм нүүрсээр багасгаж агаарт гарах нүүрс хүчлийн хийг 905 мянган килограммаар бууруулж байгаа хэрэг юм а. Эрчим хүчний хэмнэлтээс өрхийн эдийн засаг хождог. Мөн байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм а. Монгол Улсын засгийн газраас эрчим хүчний хэмнэлт үр ашигын тал дээр бодлогоо боловсруулж хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Харин одоо та хэмнэхэл үлдлээ. Игэл телевиз доктортой хөгжилд таны оролцоо нэвтрүүлгээр энэ удаад эрчим хүчний хэмнэлт сэдвийг онцллоо.